Юм бэ? Хараад байна. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч 25 дугаар суугдлаас танаа таны нэвтрүүлэг хэлж гин. Одоо бүгдээрээ нэгэн залуугийнхыг зорж очиж хонно. Энэ залуу бол цээж дөрвөн амгшилтай Монголын рок попын урлагт хийсэн зүйлтэй ийм нэгэн бахтам нэгэн залуу би гэрийн ерхийдөө найзуудаар нь заалгуулсан юм. Хамгаалах ахаа гэдэгт итгэлтэй байна. нэр сумдан нэртэй би тэр жороо онгон хүлэгмээ хацар даран дүүлээд байна уу хаховын душиг ихч мэд бүсгүй Би 25 дугаар суугдлаас явж байгаа юм. Харах газар байдаг уу? Танаа гол зэрэг ирсэн. Гүү. Наач. Тэгээд бааш авах. Гүү наач. Тэгээд яаж нохоо нэрээ нохоо. Цааш нэг итгэхөө. За тийм. За танаа та. За цаа. Тэгээд танаа хязгаарч ирсэн юм аа. Баярлалаа. Баярлалаа. Хаяж залуудаа. Би ч бас 13 төлсөн юм шүү дээ. Тэгээд сайн. Чи юм өндөр хүн юм уу? Ийм нохоо хүн юм аа тий. Тэсий. Танаа тарах гэсэн. Тэгээд хонж болох уу? За болго. Бизнес зөвшөөрөл авах уу? Надад зөвшөөрлөө. Шинэ гэр эзэн би. За. Аа. За бид нар орцоор орлого явах. Ирсэнд баярлалаа. Одоо ирэх цаг нь болсон байл битээ. Тэгж бодож ирсэн би. Харин ирэх цаг нь болсон гэдэг юм бол нэлээдээ хин үед гэсэн ярьж байгаа. Таны ч олоогүй. Тийм гадаа хүүтэн байна. За. Чи намжаа тахтай байна уу? Намчаа сайхан байна. уу? За, үжиний хэмжээ богч. Одоо тэгэл тоглолтынхон дараа үйлчиндээ. Одоо сайхан ярих хэрэгтэй тийм ээ. Үрдээс шууд нэг. За, орё. За. Тэгэл хамцаа бий. За. Зөөр зочин. За, шаарч. За. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Дэлгэр мөрөнгө их гэдэг айл. Пах. Яа дэш Монгол гэрмэрт ороод ирж байгаа юм ааш. Тийм шүү дээ Монгол гэр. Гэхдээ заавал энэ тавилга Монгол гэр тавих албагүй тий гэхдээ. Одоо та нар ингээд хар. Одоо ингээд та нар ард түмэнд харуулах үүрэгтэй үстэй. Тийм. Ах нь бол олон сая төгрөгийн ширээ сандал дээр сууж үтсэн шүү дээ. Амьдрч шүтсэн, эдэлж шүтсэн. Гэхдээ би зүгээр нэг л зүйлийг ботсон. За. Яагаад бид нар ингэж болохгүй гэж. Одоо нэсэн өнөөдөр энэ сайхан нэвтрүүлгийг бол Монголын ард түмэн эх орондоо яриа үзэж байгаа гэж би дотор ойлгож байна. Би ч гэсэн чиний найруулсан энэ сайхан нэвтрүүлгийг үзэх дуртай. Тэгээд яг чи зөв гинтийн ороод ирлээ л дээ. Өшөө жоох юм бэлдсэн болвол одоо ингээд юм бэ. өөрийнхөө л бай тэхөө. Чин хаалгаа татаад бадарчин чинь ороод ирдэг үстэй амар байна уу гэж. За тэгвэл айлд орж ирсэн юм байна. Хаашаа суух уу? Хамаагүй хаа дуртай газараас суу. За. Ингэсийгээд За. та суул та. За сууя. Би ихлээд цайм аягалж өгөх тэгвэл. За. За тэгэх. За зөөсөө наашаасана. Хамт телевизээр гараад төхөө. Хин гинэ. Зөөсөө. Зөөсий. Зөөсийг чинь зөөлөн сий гэдэг нь шүү дээ. Зөөлөн сий. Зөөлөн сий гэдэг чинь одоо энэ
зөөлөн сэй гэж үлээх салхины нэр баггүй. Одоо Инкигээр. энэ мэдрэмжийг зөөлөн сэй гэдэг нь шүү дээ. За. Тэгээд зөөсэй гэж би дууддаг. Би энэ зөөсийг эхнэртэй болохоос өмнө би энэ нэрийг олж би заавал охинтой болно гэж ингэж мөрөөдсөн. Миний мөрөөдлийг бурхан биелүүлсэн. Учир нь яагаад гэвэл миний ээж 4 хүү төрүүлсэн. Аавтаа нэлээд 5 эр хүнтэй хорвоо туулж явахад миний ээж нэг ингэж идэг байсан байхгүй. Намайг охин хүрэл байсан бол мэдэх байсан гэдэг байсан байхгүй. Тэгэл миний долгоор Ойлгосон гэдэг. орцсон. Тэгээ би ээжтэй би заавал охин хөх төрүүлж өгнө. Би охинтой болох юм бол би зөөлөн сэй гэж нэрлэнэ. Зөөлөн сэй гэдэг бол зөөлөн үлээх салхины нэр байгаа юм. Хэрвээ миний охин чамайг жинхэнэ хайртай хүн чинь зөөлөн сэй гэж юу гэж байгаа юм. Нэртэй дөрөв сонин нэр байгаа зү. Тийм байна. Зөөлөн сэй гэж юу гэж байгаа юм бэ гэж чамаас асуух юм бол чи өөрөө тэр хүнд үнэхээр л хайртай дуртай юм бол чи нүүрлүүн зөөлхөн үлээгээрээ нэрнээс чинь эхлэж чамайг хайрлах болно гэж. Яа, арман төгөө. Тийм. Ахтайгаа танилцъя. Таны алдар юм бэ ах? Товоо Хорлоо гэдэг тийм. Монголд уран зохиолын багш, улсад 28 жил ажиллаж хөдөлмөрлсөн, одоо бол тэтгэвртэй гарсан. Ер нь бол нийгмийн бүхэл ажлуудыг хийсэндээ өстой жинхэнэ аавын ажлыг хийж байгаа миний одоо намайг төрүүлсэн миний аав шүү дээ. Тийм ийм өндөр хүн байт юм би ээжигээ дагаад дорд дөрөчихсөн гэж. За цай хайда. Аавараа цай илгээд нэг жоохон тийм биш уучлаарай. Яг одоо нэг юу юм чинтэй. Аамн юм чинтэй. Тэгээд бидний бас орлог уран зохиолын амьдралыг ойлгож байгаа байлгүй гэж бодож штэ тий. Юм үддэг юм уу ааши хоймортын сууц. Одоо энд ингээд нэг хүнээс хов цагийн баяга асуугаад идэм аа. Ер нь бол ихэнхдээ бол ингээд Монгол гэр дотор ингээд авдар. Тэгснэ ингээд ширээ. Тэгэл зуух тэгэл үүд байдаг штэ. Би болохоор нэг жоохон тийм арай жоохон тийм авангард болох гэж утсан байхгүй. Одоо ингээд ороод ирэхэд чинь ингээд шоо өвлөлцсөн юм шиг харагдаж байгаа. Тийм байна. Нэрээ тийм биш. Тийм шоо өвлөлцсөн юм шиг. Тэгээд дээрэс нь миний дөө ингээд ажиглаад харах юм бол энэ хээ угалзаа дагсан энэ хивс мөвс чинь ингээд юм очиртай. Яг л одоо залуучууд бид нэр хуучнаа дурсаж ингэж суух нь үнэхээр сайхан юм. Аа. Танад эсвэл би бас сайхан хөрөлтөө бас юм уу? За. Хөргөө тэгээд гоё идэлж хэрглэж мэдэж гин үү? Үгүй чадахгүй тэгээ марчаадах юм. За ахын өнөдөр зааж өгнө. За. За тархан сайхан намарч гин үү? Тархан сайхан намарч гин, тархан сайхан намарч гин. Тархан сайхан намарч гинэ. За ажил үйлснөөдөө амжилт бүтээлээр дүүрнэ үү? Дүүрэн сайхан байна. Уран бүтээл өндөр байна. Уран бүтээл өндөр байна гэснээс ах нь одоо 11 сар тоглолтоо хийх гээд. 10 жил хүлээсэн тоглолт шүү. Ийм их ажлын цаана байгаа учраас миний дүү ч гэсэн яг хэрэгтэй цаг үед ингэж айлаа олж ирлээ. Энэ бүхний цаана бол амьдрал явж байгаа, охин бит хоёрын үүрэг хариуцлага явж байгаа. Энэ бүхнийг л одоо үзүүлэх гэж магадгүй чи өнөөдөр намайг сонгосон байгаад л ахын баярлж байна. За, гэртээ танилцъя. За тийм. Гэртээ танилцуулаа. Тэгэхээр Таныг бол ингээ харахаар таасан. чи эхлээд цаагаа очлоо. За яг би хамсчлаа. Тэгж яаж жоохон зөөх шигөр хурж ирж байгаа. За. Та бол ерөөхдөө бас нэг ингээд яриа энтрийг сонсоод өмсөн хувцас одоо ингээ би гэрт чинь ингээ орж ирэхэд та бол ерөнхийдөө бэлгэдлийн маягийн хүн. Юм нэг тийм бэлгшээдэг. За энэ ийм учиртай учраас би энийг ингээ гэрхийг хойморт байх хэвээр. Миний гэрийн үүд ийм байвал ийм сайхан буян дагуулна гэдэг юм уу нэг тийм бэлгэдлийн маягтай хүн шинэ санагдаад байдаг байхгүй юу? Тэгээ харахаар ингээ нэг юм балбаамын хоймортой намирч байна. Монгол төрийн тэгээд ингээ өрөө харахаар ер нь алтан маягтай энэ төр байна уу? Тийм шүү дээ. Одоо ингээ орж ирээд харахаар. Намайг бол одоо ингээ сууж хат хүмүүс бол орж ирээд чи одоо ингээ өмнөөс ингээ сууж би хаан юм шиг. Тий. За чи бол одоо миний 9 өрлөгч анжид нэг юм шиг байгаа даа зү. За баярлалаа жанжан болгосон. Тэгээ үнэндээ бол тийм биш миний дүү. Энэ манай энэ гэрийн энэ том бойдон том өрөөндөө томтцсон байхгүй. Тэгээд захынх нь болон тавих гэхээр алхах зайгүй болчоод цаадлын болонд нь тавих гэхээр тийм чөлөөтэй хаана байхгүй байгаа зү. Тэгэхээр энэ сандлыг энд тавихаас өөр аргагүй байхгүй. Ийм зайг олж авсан байхгүй.
Тэгээ энэ сандлыг энд тавьсан чинь одоо манай найз нар гэрт ирэхээр чи одоо үзмэрч зайран шиг ямар хэцүү юм байл уу? Аль бас одоо чи угаасаа надад удаан суугаад ирэхээр чи нуруу чинь чийлнэ. Тэгээ энэ бол манай гэрийн хоймор биш. Хоймор гэдэг чинь хойд зүгтээ хойд талдаа байж байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр энэ бол зүгээр л сандал. Учираас миний ийшээ суугаад. Тэгээ энэ чинь гоё сайхан суугаад Монгол далбааныхаа өмнө ингээд би гоё гэрээ танилцуулаад эхэлчихлээ. За одоо наа арай өөр байна уу? Арай дэндүү тухтай юм байна. Гэхдээ яаж ч гэрээ идэж суух юм байна. Тэгж бодогдохоор байна уу? Тийм байна. Гэхдээ тэгэхээр бас тийм биш. Яг үнэндээ бол тийм биш. Би бол зүгээр өөрөө ингэж гоё чөлөөтэй байх дуртай. Тий одоо энэ наад зүгээс чинь би ингээ харахаар би хайртай юмнуудаа харж чадах болчих шин. Одоо ингээд харахаар миний хамгийн хайртай юмнууд наа чинь ингээд байж шин. Тэр бүхнийгаа би одоо ингээд өрөөд ингээд тавиад Монгол гэрд орохоор чинь нөгөө бүгдээрээ нөгөө авдран дээр нөгөө нэг юм жаз тавьсан. Жазан дээрээ бүх альбом нь байж байдаг шин. Манайх бол яг ингээд л байж байна. Ороод Хамсан баярлалаа. За баярлалаа. Энэ өрөө маань бол миний болоод хандаж амьдарч байсан хайртай эхнэрийн маань бит хоёрын хүсэл мөрөөдөл болсон алтан өргөө. Алтан өргөө юм байна. Энэ хөшигний энэ тогтоогч нь. За ингээл алтан тийм ээ. Тэ алтан хөшгөн алтан тийм ойдл нь алтан. Тэ алтан тийм бүх юм тийм алтан ингээл чөөл нь алтан. За. Яагаад ингээд ах нь ингээд ийм алтан гэдэг юм хэлээд байгаа юм бэхээр цаад хагаал дурсаж тэр хүний тэр бит хоёр өөрөө хүсэл мөрөөдлөө биелүүлсэн байхгүй. Хан түүнийхээ төлөө амьдрах гэж энэ хүслийг нь биелүүлсэн. За Монголынхон далбааг мэдээж гэрийнхэн одоо нэг өнцөг боломжтой байлгах нь бол бидний бол би бол дотор үүрэг гэж боддог. Улс гүрнүүдээс би юугаараа ялгаатай юм бэ гэдгийг би энэ далбаанда мөргөж энэ далбаанаас айдас авч би ингэж мэдэрдэг. Энэ зураг бол Монгол ардын намд сая 2 сарын 9-ний өдөр Сүхбаатар жанжныхаа төрсөн өдөр элсэж орсон. Биднийг эрх чөлөөтэй болгосон ардчилсан нийгэм биднэрт ямар гоё ад жаргалыг авчирсан бэ гэдгийг би мэднэ. Гэлээ гэхдээ би өөрөө өнгөрсөн луга бодох дургүй. Учир нь ирээдүй их буугаар бодох учраас бидний өмнөөс алтан ам улаан цусан гаргаж энэ Монгол гэдэг эрх чөлөөтэй орныг бүтээн байгуулж амьдрсан хүнийх нь хувьд би Монгол ардын намыг дээдлэж явдаг. За мэдээж одоо эзэн богд Чингис хааныгаа дээшин залахгүй яах юм бэ? Энэ хүн урагшаа биш хоошоо харсан байгаац. Очиртай шүү. Энэ хүн урагшаа биш хоошоо харсан байгаа. За тэрний өмнө бол би 9 өрлөгт цагаан туга залсан байж байгаа. 9 өрлөг цагаан тугийг тойрсон хүмүүсийн аж амьдралыг та нар хар. Тэр бөхчөөд, тэр одоо гişүүд, тэр уяачд, тэр сур харваачд. Энэ 9 өрлөг цагаан тугийг тойрсон хүмүүсийн энэ хувь заяа ямар өндөрт яваад байна. Сонин өнцгөөс харж байгаа үстэй тий. Цаашаа хараад мөргөж байгаа 9 буурлын хүсэл энэ дотор яваа. За ижээ хоёрын маань зураг байна. За энэ одоо хүмүүсийн бэлэг шүү дээ. Дандаа миний найз нөхдүүдийн надад өгсөн бэлгэнүүд. Одоо энэ тариа гэл тэгэхэд одоо энэ бол доронтой их талаас ирсэн. Алтан дөрөвнүүд байна. Ой тий алтан дөрөө тий. Миний эхнэрийн надад бэлгэлсэн хазар ташуур хоёр маань байж байна. За энэ сүлд манай робот мөртөө манай сайхан сүлд маань би бол энэ сүлд мүлдэндээ бол хүндэтгэлтэй хандна. Энд чинь их олон хүмүүсийн зохион бүтээсэн гой бодлуудаас нэгийг сонгосон л байгаа шүү дээ. Тийм ээ. Ингээд дандаа сайхан хүний бэлэг. За тэгэл юмыг би ингээд зүгээр ингээд хараа пат гэж наагаад ингээд би дургүй. Хайртай авдаа цэргийн баярын минь түргий. Аава та од хүн гэж юу гэдгийг мэдхүү. Хэрвээ та мэдэхгүй бол би танд хэлье. Од хүн гэдэг нь сансар дээр очих биш, харин хүмүүсийг сэтгэлдээ оруулахыг од гин. Та од шүү дээ. Яагаад гэвэл та зовж байгаа хүмүүсийг шууд сэргээдэг. Та хамгийн мундаг шүү. За, үнжи. 2016 оны 3 сарын 18-нд.
Ингэж битсэн л дээ. Тэгээ одоо энэ гоё энэ хүслийн сүм байна. Монсан Мишелийн хүслийн сүм. Ийм бүхэн ингэ тайлбарлах юм бол хэцүү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Oval Coffee таны таашаалд нийцүүлв. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч манай гэрийн цай, танай цай. Хоорч өвгөний зургийг бол мэдхгүй Монгол хүн гэж байна. Гэхдээ айл болгон юм бол ингэж бол залж энэ зургийг бол мэдрээгүй л яваа л да. Би бол Хөвсгөл аймгийн Цагаан улс суманд өссөн. Анхан 2008-9 он баха. Хөвсгөл аймгаар тоглолтоо хийж явж байгаад би Цагаан улс суманд заавалж тоглолтоо хийнэ гэж бодоод. Тэгээ Цагаан улс суманд очиж би тоглолт хийж өгсөн. Цагаан болох ёстой бүгд цугласан да. Тэгээд Цагаан улс сумын соёлын ордонд байсан энэ хуурч өвгөний зургийг Цагаан улс сумын засаг дарга над бэлгэлсэн байхгүй. Тэгээ энэ зүгээр нэг ирээгүй. Учиртай. Одоо манай ингээ алтан өрөөнөөс ингээл явж байгаа хүн ингээл харангуут чиний дээр ингээ алтан соёмшин заларч шин. Алтан соёмшин чамаг ингээл эвгээд чамаг гарах нь. Чи алтан хаалгаар гарах шин. Хүний төсөөллийн энэ мөрөөдөл гэдэг энэ бол хүнд их гоё ирчүүж өгөх юм биш. Тийм би одоо ингэ чи төрийн соёмын доор чи давар гарч шин. Ажил ус гоё бүтнэ. Энэ бол миний фантази л та. Харин би хэлээд байгаа бэлэгдэл юм байхгүй ер нь юм. Наадхан ягаа бэлэгдээд энд шивүүлсэн юм. Юу яасан байхгүй. Зүрхэн талдаа шивүүлж болно тийм үү? Сонголтууд байна. Зүрхэн талдаа байгаа гэдэг юм чинь. Зүрхэн талдаа. За. Соёмбиг нэх одоо манай сая төрийн ерөнхийлөгч ч юм уу зарим нэгэн хүмүүс энэ бүсэндээ зүүцсэн явж илээ л дээ. Энэ арай жоохон доошлоод байгаа юм шүү. Танай цай. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. За энэ бол ер нь бол би гадралж байна. Бильярдны зохиурл шиг л харагдаад байна. Тэ. Ахын одоо энэ чинь яста Хэдэн жил бильярд одоо тоглож байгаа юу? Одоо яг хүн дээр тоглоно. Хаяа тоглоно. Харам утсан. Зөө. Харам утсан. Яагаад харам утсан? Өгшөө аав хоёроос болсон. Яагаад гэвэл тэд нэр харам уттай. Танаа аав харам уттай байх тийм үү? Юу ярьж байгаа юм бэ те одоо? Халин зүр танаа аав харам уттай юу? Үгүй. Ээж чинь. Үгүй. Тэгвэл чиний хараа яагаад муудсан? Олдмол. Хятад компьютерийн тоглож байсан үеийнхэн. Тагтад Мариад дуусаа тэгээ. Би тэгвэл буруу бодд юм шүү. Манай аав харам муутай, манай өгшөө аав харам муутай. Тэгээ би уулын зүгээр би ямар сайн бэлар тоглодог байсан хүн гэж бодож байна. Тэгэл сүүлдээ миний хараа огцон муудаад ирсэн. Одоо зөөсгийн хараа муу. Энэ арай утаснаас болсон юм биш байгаа. Магадгүй утаснаас одоо ийм хүмүүнээс болсон баг. Бас гэрэл мэрлээс болсон байж магадгүй тайзан дээр хүчтэй гэрэл мэрэл. Зөлгийн утсыг бүр хаяа л та тэгвэл. Одоо тэгэд утсаа мааждаг хүмүүсийн нэгнэнд илтсэн би чадах уу? Аав нь од хүм шиг бусад хүмүүсийг сэтгэлдээ багтаа чадж гин аавыгаа харахад ирвэн. Чадна. Тэгвэл стандартх юм байна да. Одоо энэ бильярдны модыг та нар ингээ харах юм бол ингээд энэ дагаад ингээд сум байж идэг байхгүй энэ сум. Одоо энэ үзүр. Ингээд эдгээр ерөөсөө юу алдааг байгаа гэдэг ингээд яг нэг шулуун дээр яваад байгаа шүү дээ. Энэ судлууд нь. Энэ чинь ерөөсөө л буутай адилхан байхгүй. Буутай адилхан. Тэгээд эний чинь одоо ингээд одоо яг энэ сумаад гарч байгаа шүү дээ. Энэ хар өнцөгний сум ингэж яваад ингэж яваад ингээд за тийм бай. Бүр яг байгаа шүү дээ. Тэгэхээр яг л энэ яг л энэнгээр ингэж. За. Намаа бильярд тоглолт гэдгийг нөгөө бид нар англи тоглолтоор очсон чинь англи суугаа Монголын консулыг сонсчих. Дэлгэр мөрөөс аргагүй бильярд тоглолтын гинлээ. Дэлгэр мөрөнтэй тоглож нэг жоохон гарахын жилээ гаргах. Учир нь яагаад гэвэл англи улсаас чинь снукер бильярд гаралтай байхгүй. Снукер гэдэг чинь снайпер гэдэг үгнээс гаралтай. Снайпер гэдэг чинь мэрэгэн бууч. Снукер болоод явахаараа намайг онооч. Онооч гэсэн үг байхгүй. Ер нь бол бильярдыг бол нөхрөө хийх гэж биш. Бүр хор шарын хөдөлгөж нууж бүр тамалж бүр тамын цайлах хэрэгтэй байхгүй. Би өстой нэг дуулах нэг тийм концерт халтуурны ажил аас бусад бүх чөлөө цагаа би снукер бильярданд л зориулсан. Хайртай ихнэр маань хажууд минь суугаад намайг нэг авчгаар шаргийг аваагүй төлөө
Мамма мия гэж орлол гэр бүлэрээ ингэж бэлдардна гэж дуртаасан шүү дээ. Хараа Томи. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. За нар зүв тойроод ороод ирэх чинь яасан? Нар зүв Яах нь тойроод байх нь? орж ирээл зүүн дэше харсан чи яасан? Яа ингээд энэ байж байгаараа ой. На багар махартаа ингээд Тэ та юу юм бэ? Өөдөс эзэн хаамаатаа ингээд эзэн хаамаатаа ой байж байгаараа. Хөвтөл тэрийг энд те. Ой Наа ээж. Тэ энд юу болоод байна? Багар махартаа ингээд бүгд одоо мууг оруулахгүй гэсэн л дом явж шин. Энэ бол миний одоо хайртай төгөлдөр хуур маань миний одоо яг ингээд дууга зохиодог энэ миний л гэрийн миний болон. За энэний дээр бол Монголын нууц тавчаа байж байна. Монголын нууц тавчаа. Энэ Монголын нууц тавчаа ингээд ойртохоор бүгдийг бичсэн байгаа байхгүй. Тийм байна харин. Тэг энийг миний аав надад бэлгэсэн. Гээ сайхан ингээд уншин штэ энэ чинь Монголын нууц тавчаа. Манай дээр ингээд ажиллаад гараа заан гэхтэй. Одоо энийг сайн нөгөө манай 3 дүү маань бэлгэсэн. Би нэг айлын 3 дүү охиныг продюсерлж штэ. Нэг нь бол хоёр нь болохоор Universe Best Songs наадмаас шилдгээр гарч ирсэн байна. Нөгөөх нь болохоор Авир мэд гээд Авьяаслан монголчуудын Алтан базар даруулсан Чуках Алтан базар дарсан Авир мэд гээд 3 охин ямар гоё дуулд юм бэ. Хөөрхий харин цаашаа аваад явах менежмент байхгүй. Уул нь бол гарч ирчээд идэг. Сонгодоо гарч ирчээд. Ер нь бол ихэнх энэ улсын чанартай тэмцээнүүдэд гарч ирсэн энэ уран бүтээлчид бидний гой тайзан дээр хүрээдэх чадахгүй байгаа байхгүй. Зам зураг үрх ингээд арилгагдчихад байгаа байхгүй. Тийм учраас ахад гарнаас нь барьж авч байгаа. Өшөө бугуунаас нь барьж авч хагаад тэгээ сайхан урганд нь дөрөлийн дөрөнд нь хөргөж өгөөд би өөрөө амьдралыг чинь тойроогүй дайраад гарсан байхгүй. Ямар хүнд хэцүү илээ. Одоо жишээлх юм бол бид нар бол манай номын тас хамтлаг бол ахаа бид нарт туслаач. Та бид нар дэмжээд өгөөч гэж яхад бид нар бол олон нөө гэдэг хариултыг авч яасан залуучууд шүү дээ. Энэ дээр л бидний хор шар хөдөлж яасан. Одоо эргээд бид нар бол энэ өндөрлөг дээрээс үнэхээр 20 жилийн хөдөлмөр шүү дээ. Номын тас бол Монголын агуу хамтлагууд энийг мөн биз дээ. Энэ өндөрлөг дээрээс эргээд нөгөө биднэрт нөө гэж яасан ах нарыг харахад тэд нар бид нараар хайлтын олон дуунуудад олуулсан байдаг. Бид нар ингэж хин хинээс оёлтой холбоотойгоор хин нэгнийг хор шарыг ингэж хөдөлгөж ингэж хорвоод бид нар мандаж гарч ирж ирсэн юм байна л гэж. Гэрэлсүүдийн ерөөсөө сонсч өссөн дөө одоо ерөөсөө тийм. Ороод Хамаас баярлалаа. За баяртай. Гандан гэж минь юу гэж мэдэх вэ? За. Гандан гэдэг чинь минь бурхны орон гэсэн үг байхгүй юу? Төвдөр гандан гэж энэ монголоор бол бурхны орон гэсэн үг. Манай гэрийн бурхны орон. Манай гэрийн бурхны орон бол өөрөө манай гэрт заларсан. Тэр нэг гоё энэ гүнгэрва хийдэг энэ бурханч лам Пүрэг Батын баруун гарын шав энэ гүнгэрваг бол манай гэрт надад зориулж ингэж хийсэн. Яг цаанаасаа яг л энэ хоёр ханы завсар ингэж багтаж таарсан юм бол Бас яг ингэж хэмжээс өгөөгүй. хинч өгөөгүй штэ. Тэгэнгүүт нь ерөөсөө энэ бол өөрөө цаанаасаа ирдэг юм байна. Эсвэл тэнгэр сонгогдсон тэд өөрсдөө бид нартай оюунаараа хамт байх гэж өөрийнхөө орон зайг энэ бидэнтэй ойртож ингэж өгдөг юм байна гэж би ойлгож байгаа. За энэ пүрв мухаг зайлуулагч. За миний нандин чамин одоо нөгөө энэ дотор би мөнгө хадгалахаасаа илүү нөгөө баячхан уут үл юу вэ? Даллагын уут. Энэ дотор би бол мөнгө цуглуулж хийхээсээ илүү нөгөө цагаан сараар би нөгөө бүхийн барилдаан дээр яадаг үлээ дээ. Авраг арслан заануудаасаа нөгөө боовч би өстө цуглуулна шиг дээ. Сая манай Хөсгөл аймгийн Арслан содномд орж бол миний малгайг дүүрхтэл тийм борц хийсэндээ цагаан сараар шүү. За энэ дотор бол одоо ингээд миний ээж эхнэр хоёр маань аж төрн амьдарч байна.
Бид нар бол одоо бол оюунаараа л харцсан. Орших бие бол бас энэ дэлхий дээр хамт байгаа. А зүгээр гарт баригдаж нүдэнд харагдахгүй болохоос биш. Бүх юм гоё орон зайгаараа байгаа. Гэж ингэртэй төвөрөхгүй ч. Тий. Энэ оюун ухаанд минь байна. Оюун ухаанд минь мөнх амьдарч байна. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Алтан хаалгаараа гараад иртэл ингээд дээр чинь хэм байж байгаа юм. Дээр чинь шилийн саяар тоороо байна зогсож байгаа. Шилийн саяар тоороо байна. Ийм байцад манахаас юм авч гараараа гэж. Энийг араас ингэ хамаг тогтоогод авах нь ш бас. Зүгээр өглөхгүй. Шил байж аваарай. Тэгээд тоглосон дагстай. Гэхдээ би өөрөө энэ зургийг хулгайлж авчихсан. Одоо энэ зургийг харж байгаа юм бол хараа шууд таньж байгаа. Уучлаарай, би яасан шүү. Өшөөрөө дотны найз юм. үнэхээр үгүй энэ бол том байгууллагаас би авсан. Бүр хулгайсан. Яна би юу ярьж ба. Халаас. Тэгээд шилээсээ иршиг асандаа тэгээд уучлаарай энэ асуудал байвал яриараа би яан шүү. Билээ шүү. За мэдээж энэ чинь миний хайртай хоёр ах. Тийм. Харангийн тав сүрэн дэлгэр мөрөн хоёрт алдаж онж авсан цаг үе би. Бид хоёр бол сайхан ахт хоёр. Хайртай ахыг намайг цагдаа сэргэлээд барьж өгсөн гэж олон хүн боддог. Үгүй хизээч тийм биш шүү. Би тэр нь л итгэхгүй юм бэ. Хизээч тийм биш. Хайртай ах юм цагдаагийнхан отцсон байсан. За энэ бол төрийн л ажил. Энэ цаашаа олон юм ярих шаардлага байна. Хэрвээ би ахыгаа мөрж ар худрагтаж хавирч тэ хөгийн новшин царай гаргасан бол миний хоёр ах надтай Монголын нуус товчоо дуулна. Гонжинжо. Тийм биш гэдгийн хамгийн том баталгаа бол өнөөдөр миний гэрт ингэ заларж байгаа хоёр ахын маань надтай бүтээсэн мөнх хөх тэнгэр гэдэг цомог байна. Мөнх хөх тэнгэр гэдэг цомогт багтсан Монголын нуус товчоо гэдэг сайхан дуугаараа бид нар Монгол төрийнхөө наадмын юмсан. Одоо жишээ нь зөвхөн хин нэг мангас нэтгэж дуудуулах таатай биш юм шиг. Тэгэнгүүт ингээд мэдгүй таа гурд өөрсдөө ямар санагдгийг мэдгүй. Гэхдээ ах トゥ гурван мангас гэхлээр ингээл таавараар жах ингээ багтах байлтай. Ер нь бол тий. Одоо энэ Чингис хааны хэлсэн үг шүү дээ. Алд бимийн алжаавас алжаад байгаа ах トゥ түрмэн бүү алдар тугаа бүтэн мимийн зобоо зовтоо бүрэн өсөн бүү алдар тагаад энэ үг энэ ишлэл бол дуу болчихсон бохоггүй. Би туураад андгаа гэж алдхан мимийн алжаавас алжааг ахуй түрмэн бүү алдар тугаа. За ийшээ явж байгаад энэ цагийг би бол ярихгүй байхаар харахгүй. Тэгээ энэ Баянгол ресторанд би дуусахаар очлоо. Rotary клубын нэг урилгаар. Тэгсэн тэнд 350 хүүхдийн зүрхний хагалгааны эмчилгээнд энэ цаг дуудлага худалдаанд $300 зарагдаж эхэлдэг байхгүй. Тэгээ би энэ $3,000 худалдаж авсан. Тэр мөнгө бол тэр хүүхдүүдийн зүрхний эмчилгээнд очсон л та. Надтай олон улсын хурлын гишүүн бизнесмен дөрсөлт. Гэхдээ би яг энэ дээр нэг юм бүр яг хэлье. За. Яг бай ер нь урлагийн хүмүүс өөрсдөө амьдрах хэвээр. Өөрийнхөө авиа чадвараараа мөнгө олох хэвээр. Тийм үү? Ар эртний амьдрал бий. Юу гэдэг шар харины баяр болно. Капитаных маань, өмнө талцын маань очиод бодоо зүм аавна. UB пал зүрхний хаалганд орлоо хандын тоглолтод хурж ирээд дуулаад өгөөч гэхлээр. Гайхсан гаргаал. Болно л доо гэхдээ тэр хүмүүсийн өөрсдийн сонголт мөн заавал тэнд очиж дуулах албатай биш. Гэхдээ шар харины баяраар дуулах нь сайхан л да магадгүй тийм хаврын баяраар ингээд сайхан суухан зүг. Гэхдээ л зүгээр хамтлагуудын хандлагыг харахаар тийм азгаач зүн дуулж болно. Гэхдээ тийш UB палс юм бөхөөрөнд болж хандын тоглолтод очиж дуулах алба байхгүй. Ганц камер дээр нь намайг миний энэ дүүдтэй би танихгүй ч гэсэн туслаарай. Гэвь ганц үг хэлэхээс яагаад төгшөөд юм бэ? Олон удаа тэгсэн байхгүй. Би бол ойлгож байна. Би стратегийнхныгаа би уран бүтээлчтэйгээ би ойлгож байна. Юм арай ихтэй байгаа байхгүй. Сүүлдээ өөрөө энэ урлагийн үнц нь
бутхан алдагдаад. Өвчин ээрүүлийн хүн цуглуулдаг ажил болж хувирчаад байгаа байхгүй. Ихэнх уран бүтээлчид би тэнд очиод дуулжихын оронд би мөнгө хандивлаа гэж байгаа. Яг бай зүгээр ах шиг нь яг ингээд амьдралыг үтсэн хүн л энийг ойлгоно л доо. Үнэхээр мөнгө хэрэгтэй байдаг байхгүй. Нөгөөх нь орон дээрээсээ босч чадахгүй. Амьдын хацлыг үзүүлэхэд хахад ань амарчхансан гэдэг 100 сая төгрөгийг олно гэдэг мэд хайгаад олддог мөнгө байхгүй. Тийм ээ бид наатаа чинь Тэхийн тул төлгий бүгдээрээ л гойнда. Гэтэл нөгөө гуйл гэсэн хүн дор хаяж доотлол нь 20 удаа дуулсан байж байгаа байхгүй. Хөөхий тэр хүмүүсийг ч бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол зүгээр хүний сайхан сэтгэлийн л нандин чавцыг хөндсөн хүмүүсийн хоорондох итгэлцэл байх хэрэгтэй. дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Одоо би ингээд аль байж байгаа энэ зургийг одоо яалтаа гэж дээш нь тавихгүй болохгүй. Та гэхдээ хаашин дээш нь тавихаа би мэдэхгүй байна шин. Би хаана үлдэх юм бэ? Би ямар онцлогынхаа өрөөнд Асашароо Японы ерөнхий сайд хоёрыг үлдгэсэн байж л та биш. Ингээд тавих газар байхгүй. Миний хамгийн их хайртай хүн бол энэ хүн. Гэхдээ эднэр энэ хүнийг яалаа. Би магтаагүй. Би гомдсон. Тэгэж гоё сумагийнхаа нэр алдрыг тэв дэлхэд энэ хүнээр алдаршуулчаад нүдэндээ нулимстай буцаагаад явуулж чадсан хөгийн бач гэнэ. Тийм учраас энэ хүнийг би дээш нь тавихгүй. Өглөөний хөхлөө асаажари өндөрхөх тэнгэртэй Монголын хөхлөө асаажари Хэмэр таваар явж байгаа шүү дээ. Юу ярих вэ энэ хүнтэй? За зүгээр ер нь юу ярих вэ одоо? Тий одоо ярих юм байна. Эх орны төлөө. Нэгдүгээр зэргийн одон гэж. Зөө. Энэ эх орны төлөө нэгдүгээр зэргийн одон зүүсэн байгаа хүнд байна шүү дээ тийм ээ. Хошуу цаас дээшлэх хүн мөргөдөг, ясалдаг. Хошуу цаас юу гинэ? Дээш хүн л мөргөж ясалдаг байхгүй. Тэрнээс доодох нь бол энэ чинь бод байхч байх нь шүү дээ. Энэ эх орны төлөө зэргийн нэгдүгээр одонд энэ одонтой хүн Монгол улсад 93 хүн ширхэг бий. За 93-ыг нь яагаад болчих вэ? 93 дахь нь бий. За 92 дахь нь хар сарны амраа. За 91 дахь нь харангийн лавга. За За яагаад бид гурав эх орны төлөө нэгдүгээр зэргийн одонд болсон юм бэ гэсэн чинь бид гурав Монголын нуус тавчаад болоогүй юу? За Монголын нуус тавчаа гэдэг дуу гарахаас өмнө Монголын нийгэмд ийм юм үйлчлдэг байжээ. Хүүхдүүд цэрэг татлаад явах хэрэгтэй шүү дээ. Ирдгүү. Гэрт нь очиж нөгөө ястаа нөгөө баривч том хаягтай. Угаасаа баривчж авч явдаг. Одоо бүр торгуултаа байж байгаа шүү дээ. Ирээч цэрэгтэй яваач гэж гуйлгадаг. Эх орныхоо төлөө ингээд ам бие зориулах тийм нөгөө өсөл ирмэлзэлгүй компьютер тоглолтдог хүүхдүүдийг бол барьсан л та. Барьж тэгж бүр торгуулж авч явдаг байж л та. За тэгсэн чинь Монголын нуус тавчаа гэдэг дуу гарсан чинь нөгөө цэргийн штабынхан цэрэг татгатаар ирсэн хүмүүс ингэсэн баг. Дараа жил иргэж байна. Гэхдээ та нар дараа иргэж байна. Хүмүүс тэгж огшоосон баг. Тэгээд энэ эх орны төлөө нэгдүгээр зэргийн одоо ингээд авахд байна шүү дээ. Төрийн нөгөө хар сүлтний дор. Богд хааны алтан соёмбот тугны дор. Хошууж генералуудыг тойрвол зогсоож яваад Батлан хамгаалахын сайд дээр нөхөр 3-5 шин гэж авч ивэл ямар. Хамгийн сонирхолтой зүйл нь юу гэж та нар хараагүй баг. Батлан хамгаалах яам дотор байна шүү дээ. Төрийн хар сүлтийг сахиж манаж байдаг хүн мангас сод байдаг. Нөгөө төрийн нөгөө хүнд таруулж байдаг шүү дээ. Тэд нар чинь гадаа нөгөө алхаад ингэ явж идэг шүү дээ. Тэд нар чинь бол намхан тэр хүний дэргэд өсөх хоёр аваад тэр хүний дэргэд намхан. Хүн мангас ойлгож гин үү? Хүн мангас тэр гутлынхан лав арзмаар лав 47-8 баг. Тэр гар мар минийхээс бол нэг дахин том. Тэр сэлэн мэлэн бол амар тэрүүгээр чавчуулсан хүн бол яагаад ч дундуура тас. Тийм одоо өндөр хүмүүсийг бол сонгож авч тэр хар сүлт тэр алтан соёмбот тэр богд хааны тэр талбайг бол мануулж идэг байх нь шүү дээ Монголын төр. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За одоо ингээл явна да. Би зүүдээ энэ Олиан гэж энэ казах залуугаар би зурсан байхгүй энэ зураач хүнээр. Би бол за монголчууд бид нэр бүртчэн гооморлаас үүсэлтэй. За бүртчэнээс бол ингээд зүгээр дээр нуруунд дээр зогссон биш. Ингээд ургасан байгаа зү. Чингис хаан.
Гоо марлаас энэ бүртэ хатан бүр ингэж ургасан байгаа. Зүгээр дээр нь зогссон биш. Энэ яг миний зүүд байхгүй. Тэгээ энэ хоёрын донд бол ганц энэ ван синдром үздэг. Ван синдром. Тэгэл ингээ цаашаа аз жаргалын 8-аар алтан нар мөнгөн сар шонхор. Ингээ цаад ингээ одоо ингээ чи ингээ ажиглал ингээ хараадах юм бол энэ зургуур ингээ ороод байна. Цаашаа ингээ ороод байна. За энийг бол би тэнгэр гэж ойлгодог. Тэнгэрийн орон. Тэгээ бурхтын орон гэж ойлгож байгаа. А энд бол бид нар байгаад байгаа. Энд бол бид нар байгаад байна. Бид нар бол одоо нэрээ хүм ялангуяа саяны энэ одоо энэ аимшигтай хэрэгүүд их ойр ойрхон гарлаа шүү дээ. Энэ бол надад үнэхээр таалагдаагүй. Тэр ийм юм чи телевизээр ярмаар ч үгүй. Ер нь энэ зурагнаас ялгаа болох. За ингэж л бодож энэ зүйтэй би нэг өдөр зурулсан юм аа. Ахын маань мондаг аваасаа илүү. Аава та ингэ дандаа хуйлаад ах юм. Ер нь бол би л илүү хуйлах хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл би мөөмөө сандаг бүр дээрээс нь гэж. Тэгэхээр чи нэрэж тийм үү даа гэж бодоод. Одоо бол 2 жил өнгөрлөө. Одоо бол гайгүй боллоо шүү дээ. Одоо сэтгэл санаа сайхан байна. Цаадах чинь хажууд байна. За наашаа бахархалтай юм ярьж өгнө. Миний охин хөгжим мужгийн дунд сургуулийн виолончел саяны дээр хөгжмийг танаар харуулсан шүү дээ. Тийм. Виолончел хөгжим одоо энэ зураг нь байна. Виолончел хөгжим тоглодог. Хэдгээр ангид юм үзүүлсэн. Корнегийн хоол явдаг чинь мартцсан юм амир. Дэлхийн 58 орны хүүхдүүдээс төрүүлж Нью-Йоркийн Корнегийн хоол гэдэг дэлхийн театраас энэ сертификатыг аваад ирчихсэн. Төрүүлэлт. Энэ шагналынхан сав Мондаг. Одоо зөөлөнсийн хөгжим мужгийн дунд сургуулийг төгсөөд Шанхай хөгжмийн сургууль болон Европын хөгжмийн сургууль бол шууд open. За сая ардын жүжигчин Чулуунгой наримчд хөгжим мужгийн шилдэг 70 хүүхдээс 4-өөр гараад ирчих. Мондаг. Ийм байсан хүүхэд ийм болсон байж байна. Би хөгжим мужгийн дунд сургуулийн багш нараар их бахархыг хүсэж байна. Энэ хөгжим мужгийн дунд сургуулиас гарч ирсэн төгсөгчдөөр би гарцаагүй бахархдаг. Камертоны болд, Никтоны Батчолон, төгөлдөр урч Чимба, Emotion. Эстрадын хөгжмийн сургуульд төгсөж ирсэн, Булгарид төгсөж ирсэн нэг зүйлсний байгууллагын студч Ариуна, Харан хурдынхан. Эдгээр бол мэрэгжлийн хөгжимчд. Эдгээр бол нота мэддэг уран бүтээлчд. Тийм учраас би хөгжим мужгийн дунд сургуульд би охиноо өгсөн. Хамаас баярлалаа. За баяртай. Энэ бол энэ улаан судлуудыг энэ гартаам гэдэг. Гартаам гэдэг чулуу явж байгаа. Энэ хөөсөн зөр шиг энэ тарих шиг энийг бол чүнчиг нор. Чүнчиг нор тий чүнчиг энэ байгалаас ингэж ийм байгалийн тогтож байгаа юм шүү дээ. Тэгээ энэ дотроо ингэж энд ман явж байгаа бас. Гартаам чүнчиг нор. Хөөргийг татах аргыг энэ штэ. Одоо ингээд халбаа ингээ хийлээ штэ хүн. Халбаа ингээ одоо ингээд хүн авч үзлээ тийм ээ. Авч үзэхдээ их бие гэрүүлж явах хэрэгтэй байхгүй. Халбаа биш. Их бие гэрүүлж энэ шүү дээ. За ойлгосон. Их бие гэрүүлж. Энэ их бие гэрүүлэхдээ өөр маяг үзэх хэрэгтэй. Учир нь тэр юу юм бэ гэхээр энэ толгойг эргүүлж энэ хөрөнгийн чанарыг харна гэж байдаггүй байхгүй. Энэ их бие гэргүүлж одоо энэ ямар үнэтэй чулуу энэ хийцэн ямар энэ шинэ хийц юм уу буюу энэ хоорондоо энийг үзэх үйл яваад байна да. А гэвч энэ дотор нөгөө тамхи тогтоож байгаа байхгүй. За би бол хоолыг бол амталж идэх үнэхээр дуртай. Уул нь бол буузыг яг оргиор нь идвэл гоё л доо. Гэвч манай ээжийн
Эгчийн хүү Мөнхбат гэж, Оросогийн Мөнхбат гэж хүний эхнэр Гана гэж эгч өөрөө гэртээ ногоо дардаг. Би тэр дарсан ногооныхын улаан фен. Энийг авах юм уу? За. Улаан фен. За тэр хүн бол гэртээ дарсан ногоонууд багш. тийм дандаа гэртээ дарсан. Юм кафе гэдэг сайхан шүү те. Дөөм надад итэг. Ахын бүдүүн дарган байдаг гэж шалтгаан л тэр. Түн тэр кафе гэдэг чинь дайсан нэ. Үнэхээр юм ингэж л идэл гоё. Ер нь оройдоо бол одоо охинтойгоо ширээ төрөөд хоол цуг идэх цаг зав маш байн гаргав. Би охиндоо хамгийн их цаг зав гаргана шүү дээ. Бид хоёр л энэ хорвоо дээр бинийгаа гэхгүй бол тийм ээ бид нар бинийгаа гэхгүй бол за мэдчихэе. За. Таны сүмс юм биз дээ. За чи энэ болноос зүгээр амсаад идэл. Надад дүрлээ дүрхгүй байсан. Дүрхгүй л хэлээ шүү. За. Нэг бууз мууз бол байдгийм аа байдгийн. Нэг айл майл орж идсэн. Мэднэ. Цэцэрлэгээс авуулаад гой бууз гой. Тэгээ хаан бууз, хатан бууз, саран бууз гой. Гэхдээ манай эгчийн хийдэг. Энийг дандаа хүмүүс яг гой гараараа хийдэг хөөх. За тэгэл амтлал тэгэл ямар уу? Миний аваа нааш суу хамт сууя. Одоо танаас суугаад Танай цай. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. сайхан амарч чийж байна. Ажил болдог сайхан байна. Тий. Тэгээ явж байгаа гэсэн. Монголд орон зохиолын багш хийсэн хүн олон жилийн бас энэ хүүхдүүдийг бас энэ хэл соёлоо хадгалах гэдэг энэний хамгийн том дархлаа нь бас Монгол хэлний хэл орон зохиолтой зааж явсны хувьд та ер нь ямар бодолтой явдаг вэ? Хэл хамгаалахын дархлааны хувьд ер нь Хүүнөөс ихээс гараад хөл дорол ааваа ээжээгэл газартаа өдгөө шалгуулаад босч ирэхдээ Монгол хүн монгол хэлээрээ хэлцүүд гэсэн. Тэгэхээр одоогийн залуучуудыг хэлээ мартаж байна. Наан цаана элдвүүд бол янзаар л ярьж байгаа. Гэхдээ энэ бол хүн бүхний санаа бах монгол нийтээрээ монгол хэлээ мартаад мөхлийнхээ өрөмглүүд өгч байгаа юм огт биш гэж би дотроо боддог шүү дээ. Тий. Тэгэхдээ монгол хэл уран зохиолыг одоо сурахгүй сургаж байгаа, сургах гэж хичээлж байгаа ардын сайхан багш нар энэ олон 100 сургуулиуд Монголд 40-40-өөрөө байгаа. Хэлж яриад байгаа хувьд бол монгол хүн буруугаар зөв ойлгодгоо гэж ярьдаг тийм ээ. Гэхдээ манай ер нь би шүүмжилж байгаа юм биш шүү дээ. Энэ бол зүгээр миний өөрийн бодол. Би одоо зүгээр ойрын үед ихээхэн ярьж байгаа нь бол бага насны хүүхд хүчирхийлэлд өртлөө бага насны ялангуяа сургуулийн сурагчид бүх шатны сургуулиуд Улаанбаатар хоттой ихэнх нь төвлөрч хөдөө гадаанаас ирж байгаа хүүхдүүд 9 сарын 1 8 сарын 15-аас хойш хотын хүн амын нягтршил ихшлээ наан цаана энүүгээрээ автомашины осол гэж ихээр холжээ. Зүй ёс нь бол автомашин хүүхдүүдийг дайраад байгаа биш. Тийм ээ? Тухайн тээврийн хэрэгсэл өөрөөр хэлбэл машины жолооч тэр хүүхдийг дайраад байгаа болохоос биш машин ерөөсөө дайрдаггүй гэж би дотроо бодоод идэх шүү дээ. Тийм ээ? Яриад ургуулад бичээд бичсэн зүйлийн найруулга зүйнээс засаад байх юм бол манай сонин хэвлэл манай зарим нэгэн сэтгүүлчдийн хэлээр энд бол ихээхэн одоо бас тийм жаахан тааруухан дутагдал байгаа гэж боддог шүү дээ. тэрний муугийн жишээ нь би байгаа авах минь тий ер нь бас ер нь байгуу тий. Тэгээд байдаг бол засрах баг. тий ингээл засрах хэрэгтэй бид нар. Би бол дотроо боддог шүү дээ. Одоо ялангуяа энэ Монгол хэл уран зохиолын багш нарыг тэтгэрт жоохон өшөө өндөр дээрээс гаргаасаа.
Эрт биш. Манай аавын одоо энэ оюун ухаанд өвлөгдөж үлдсэн энэ Монгол бичиг гэдэг энэ гайхамшигтай энэ төрийн бичгийг тэтгэврт гарах ёстой цагт нь ингээ гаргаа хайчаар тэр Монгол бичиг хамт тэтгэвртээ гарчаад байна л да. Миний аав надад хайраа яаж надад илэрхийлсэн гэж энэ цомогт өөрийнхөө оюун ухаан болоод хөдөлмөр хөлс хүчээр шавхан байж олсон Монгол өв уламжлалыг надад тээж энэ цомгийг сонсох гэж байгаа хүмүүст ингэж өөрийнхөө бичиг соёлоор дархлааж болон үлдээж байгаагаараа энэ бит хоёрын цомог болж байгаа. Хэмэр. Миний аав ингэж бичдэг. Та өөрийн бичиг юм уу? Ой. Эргүүлээд зөндөө. Миний аав олон хүмүүсийн цомгийн кирилл бичигнээс монгол бичигээрөө хөрвөөж болгосон байдаг. Харангуй лавс өрөнгийн олон сайхан сэдвүүдээс дуунуудыг нь хөрвөөж болгосон байна. Би ч яг бас энэ монголч 9 жил үтсэн болохоор мэддэг маш Тэгэл байх. гараа бахарх юм аа. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Дэлхийн хамгийн том театрт очиод тоглоход нь түрүү ах нь очиж үзнэ заяа. Хамгийн урд судлаас нь. Мондаг хэвээр яа. За. Мэддэгт мэрэгэн цонхор. Мэддгүүд Энэ цаграа. Нэрээсээ. Энийг хараад ийм айлгуу гэдэг. За үнэхээр гайхалтай. За маргааш сүүлээс юм хэдэн цагт хичээлд явдаг лээ. Өглөө 7-аас явна. 7-аас явна. 8-аас хичээл ордог. 8-аас хичээл ордог. Тэг хэдэн цаг хүртэл хичээл нь ордог юм? 12:30. Тэгээд хичээлээ тараачаад мэрэгчлээ. Тэр жилийн мэрэгжлийн хичээл. Тэгээ хичээлээ тарж ирээд яах вэ? Тэгээд цаагаа угаа даалгаар хийгээд хөгжмөө тавт. За хөгжмөө хэдэн цаг татах вэ? 5 цаг гэсэн. Ингэсээр л хүүхд унтах болно. Ингээд ингээд өдөр болгон гадтай. Ингэжээж хүн хөгжмийн хүн бол ингэжээж хүн урлагийн хүн болно. Энэ хөдөлмөрийн цаана нөгөө нэг алтар нар гэдэг чинь оршно. Бид нар л одоо бол зүгээр шал хөнгөн хараад энэ үгүй Утга хараад байгаа байхгүй. Ингэж багаас нь махалж ин тамалж ин. Нэг бодлоо амар өрөвдмөр. Багшаа танд баярлалаа. Та эцэг намайг загинжсэн ч гэсэн миний төлөө өгдгийг ч мэднэ. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Гэт зовлон даваад ялаа зовлон даадаг юм байна гэдэг энэ харна. Ир хүнийг ер нь юу илүү их ухааруулж, юу илүү их амьдрал нөхцөлтэй хандуулж, юу илүү тань шиг одоо ир хүнийг илүү их ингэ зөөлрүүлж, илүү их би одоо бусдад туслах хэрэгтэй гэдэг энэ сэтгэл үүд юм байна. Дүүдээ хэлж. Одоо нэг ийм л үгийг л одоо ахын амнаас одоо гардаг болчиход байгаа шүү дээ. Хүн үнэнд гүйцэтгэхийн цагт үнэн олж харна. Тэр олж харсан үнэн бол ээжигээ хайрлах мэт үнэнгүүд байна гэж. Хайр бол мөнхийн сэдв. Гэхдээ эхнэрийг бол хүн сонгодог. Сонгогддог бас. Ээж бол цаанаас авахгүй. Хүмүүсээ ээжээсээ хацна гэдэг, ааваасаа холдно гэдэг хэцүү юм. Мэдээж. Энэ хүсээгүй хагцал бол амьдралын үнэн байсан. Хүн энийг үзснийхаа дараа л өөрийгөө олно.
амьдралыг тань. Үгүй юм уу ч юмс таньж байгаа шүү дээ. Ижи аав нь байгаа хүмүүс бол азтай шүү дээ. Ижи аав нь байхгүй хүмүүс азгүй биш. Харамсалтай. Эргээд би өөрийгөө олохдоо хүний нас амьдралын цаг хугацаа гэж ямар богино юм бэ? Хорвоог бид хоёрхан нүдэрээ харна. Хорвоо бид нарыг өнгөөр харна. Хорвоог бид 100 мэднэ. Хорвоо бид нарыг үеийн үед мэдэх зүйлийг л үлдээх ёстой юм байна шүү дээ гэдгийг л үхэл хаагцал үнэн мөхөнд гүйцэхснийхаа дараа л ойлгосон. 20 өрөөгөө наснда би 30 хүрсэн ахыг өддөг байлаа. Намайг тоохгүй яваад өгдөг байхад би айчлаа гэж боддог байсан. Өөрөө эргээд 30 хүрээд 20 настай бацаанд өдүүлж явахдаа эвээ энэ бацааныг би оролдоод яах юм бэ гэж би өөрөө зугтаж явахад тэр үед л би ойлгосон. Тэр ах намайг хайрлсан юм байна штэ гэдгийг. Үзчихэж л ойлгоно. Би зүгээр тэгж сонсч ирсэн. Та хантайгаа анх танилцчаад байж байхдаа орцонд нь цав цагаан пижака тайлаад оронд дэвссэн гэж. Дэвсэж өгөө суу гэж. Энэ бол 90 хүний 13-нд нэх байхгүй. Цав цагаан пижака өлөө цуваа гэдэг үл. Тайлж өгөөд ханцуугаар нь бүр шатыг арчижээ. Аа. Тэгээ суулгаж байсан. Анхныхын төрсөн өдрийг би хамбройд газар сарнаа цэцэг дэвсэж хийж өгч байлаа. Аавын олон гэрчүүдийн дундаас анх удаа би 999 сарнаг би тэрвэр дүүрэн би өргөж би амтлагийн 15 жилийн хаан тоглолтын дээр би аваачиж өгч байлаа. 999 сарнаг өргөөд үзээрэй эр хүн та. Бас хөдөлтөж аваад үзээрэй. Тэрний чинь цаана эзэж мартахдаггүй том дурсамж амьлаж байгаа юм шүү. Харин би тийг сонсч ирсэн. Цав цагаан пижак ингээд дэвсэж өгч байсан гэж тэгээд дөнгөж намын таст дөнгөж энд мандаж байгаа бай. Тэгээ манай байрны жижүүрийн хүүхдүүд чинь миний цэргүүчүүд. Дэг манай байранд янхан ирсэн. Юу янхан ямар янхан хари бид улаан тарцаг кино шиг л өстэй нөгөөдөө дагуулсан явсан чинь тэр үед чинь одоо энэ мемнийхэн дээдлийг ингэж гаргасан том шил зүүсэн тийм стайл манай Монгол улсад байгаагүй байхгүй. тий одоо тийм харуулдаг. Телевиз радиогоор бид нар харж ирсэн нэрэл энэ хүн тийм юм байна гэж би дотроо бодсон. Манай байрны завсартай шүү дээ санаж байна. Тий 10 дугаар тий. Тий тэр завсар гарах гэсэн би тэр яг таардаг байхгүй. Би чинь урлагийн хүн байна да бас нэг эмэгтэй хүнд нэг зам тавиад өгчих надад нэг ухаан байна да. Тэгээ зам тавиад өгсөн чинь граци гэж хэлдэг шүү. Граци гэж юу гэж яваалаа гэрлөө очиод газ тойд бичиг хагаад Итали үг байна. Граци гэж баярлалаа гэсэн үг байна. За энэ хүн өөр хүн болоод таарчлаа шүү. Оцроо нэрлээ. Гэрийн хоцыг авчих шүү. Сайн байна уу? Би дэлгэрмөр байна. Нам тастай нэг дуучин. Мама мия, мама фанкула ямар юм юу ч гэсэн пак тавьчихдаг шүү. Миний ясаа ваагаар hello it's me дэлгэрмөр I'm singer. Тэгсэн нэг жоохон what? Нэг жоохон арай өөр юм ярьж шүү. Тэгээд би нэг ийм дуучин хүн байгаамаа. Өөртөө ч ингээд танилцахыг л хүссэн юм аа. Тэ? Хоёлаа ингээд зур гадаа ингээд уулзч болох. Тэгсэн чинь чи тэгвэл энэ манай цонхны доогуур ингээд яваадах. Хараадах. Чамаа би харыг гинэ. Тэгэхээр би чи 2 доогуур минь хоо дагуулаа. Цав цоо нэг хослоо өмсөл. 2 нохотой юм чинь сте гоё харагдана гэж бодно нэст. Ингэж л анх ярьж ирсэн. Тэр цагаас хойш 18 жил өнгөрсөн байна. Зүгээр л аюу харамсалтай хагцсан. Ахаад хөрх охинтой болох байлаа. 24 цагийн дотор бүх юм иргэсэн. Би хангалттай ихнэрээ би эмчид би хяналтанд байлгасан. Одоо бол би эмч хүнийг бол ийм алдаа гаргасан гэж би ярихгүй. Эмч хүн бол тэр хүүхдэд л их том анхаарал тавьсан юм л. Хөвлөдөн байсан. Тэр биеинд үүсчээд байгаа проблемыг бол анзаараагүй. Тэгэхээр юу нь бол хин хөнгөө бол
юмд бол гомоо хандаж болохгүй юм байна. Өнгө цандаж болохгүй юм байна. Хийвэл хийсэн шиг, туславал туссан шиг туслах хэрэгтэй. Туслаж байгаа юм шиг яваад хэрэггүй. Андынхан сэтгэл шүү гэж 10,000 төгрөг өгж байгаа хооронд дугаа хаажууд нь уйлаад суу хамт. Тэгвэл гоё. Миний сэтгэл шүү гэдэг надад таалагдахгүй байна. Тэрний оронд зүгээр ингээд хажууд минь хамт бай. Хүн өстөө яг тэр үед хүнээр дутна. Дутдаг юм бэл. Оч, яваад оч найзуудаа. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Наза надад мянган төгрөг өгөөч. Найз нэг хүнд өгөх гэсэн. Надаас тэр хүн зөндөө гойсан. Надад тэр үед мөнгө байсангүй. Надад тослох сэтгэл байлаа. La 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 la. Надад тослох сэтгэл байлаа. Найзаа чамаас авсан мөнгийг өгсөн. Тэр хүн зөндөө баярлаж байсан. Түүний баярлсан царайг харахад миний сэтгэл гэрласан. Чиний сэтгэл цогцос шүү. Зөндөө хүн туслаж явал миний сэтгэл байсан даа. Зөндөө хүмүүсийг баярлуулж явал миний сэтгэл байсан даа. Миний сэтгэл байсан даа. Найзаа намайгаа ястаа уучлаарай. Тэр хүн тагчиг алга болсон. Түүнийг хайгаад би олоогүй. Түүний сэтгэлийг би ойлгоогүй. Гэхдээ чи бид түүнд тусалсан. Зөндөө хүн туслаж явал миний сэтгэл байсан даа. Зөндөө хүмүүсийг баярлуулж явал миний сэтгэл байсан даа. Миний сэтгэл байсан даа. Миний сэтгэл байсан даа. Миний сэтгэл байсан даа. Сэтгэл байсан даа. Найзаа надад мянган төгрөг өгөөч. За, ер нь 11 сарын 17-нд ганцхан удаа тоглоно. Би албаар ганцхан удаа тоглож байгаа. Надад мэдээж хүн бүхний амьдралд мөнгө хэрэгтэй байлгүй яах. Гэхдээ надад өнөөдөр бол надад сэтгэл хүн чанар хэрэгтэй байна. Миний тоглолтыг хүмүүсээ сайхан ирж үзээрэй. Та бүхний зүрх сэтгэл тамгалагдсан. Шилдэг 25 дуу дуулгатна. Хан зүгээр 10-ыг зүгээр нэрлэхэд ингээд амд дотор очирлоотой шүү дээ. Ер нь яг ингээд нэг тайзан дээр шиг дуудлагаар ерөөсөө тэр сөөнгөх баг сонсогдоод байна. Ийм учиртай юм аа. Энэ юу вэ? Энэ хоолны Би өөрөө баритон хоолойдог юм байхгүй. За. Баритон гэхэр ч одоо та нар бол ойлгохгүй юм бол би Ариун Баатар шиг дуулдаг юм байхгүй. За. Тэгсэн чинь би номын тас тамтгаар ороод ирсэн чинь намааг угтаж авсан 2 соло дуучин тенород байсан байхгүй. Одоо Лучино Паваротти шиг тэрэн сүхэ хаяна 2 байхгүй. За. Тэгэхээр энэ хоёртой за хаазаа бол бас хоолойтой тийм ээ. Тэр дээгүүр явж байгаа өнгийг доогуур ингээ зэрэг явчих болно. Би ч юм болохоор завсрын юм амт болчиход байгаа байхгүй. Эсвэл би хаазаа шиг доошо дуулах хэвээр. Эсвэл би сүхэ хаяна шиг би дээшээ дуулах хэвээр байхгүй. Тэгж чадах юм бол би номын тас хамтад оршин тогтно. Тэгж чадахгүй бол энэ зөрөлтөд байна. Тэгэхээр би сүхэ хаазаа хаяна 2-ыг илүү түшиж дээшээ орилж дуулдаг болсон байхгүй. Сүүлдээ миний энэ хоолой бол эвдэрсэн. Ерөнхийдөө бол Брайан Адамс шиг болчиход байгаа байхгүй. Ингээд тэгээд ийм байхаас хоолойг чинь дээшээ бүр гэж орнолоо хийж гаас юм дээ. Хэвээ хамаг хэвээ. Тэр хоёрын өнгөнд хүрэх гэж би үнэхээр нэрээ
Нүрээ үрчилгэхээс арахгүй байхгүй юу та. Нүүрнээсээ тосомж авахаас арга Тийм. байхгүй. Манай хаазаад гэж нүрээ үрчилгэж дуусна. Чи иргэд төсөөлтөө. Сайхан тайван баас. Замсалалхын цаг. Замсалалхын гэсэн цагт гэснээр Монгол хүн аштын мэлгээс амны бэлэг шүү. Амнаасаа ер нь дандаа гоё юм гаргаж байгаараа. Замсалалхын цагт гэл өмтөс тарцсан шүү дээ. Дурлаж битсэн шүлэг мэн билэг гэж бол байж л байсан баг та. Их сонс гэж хоёр чихштэй. Баг яар гэж нэг ам. Цумаар фантазайхан амтарцгаая гэж хэлээд та нар амраа итгэв. Тийм таач гэсэн амраа. Тийм хоолоо амраа. За тийм. Хоолоо хажуугаар нь бас ингэж яатсан байна. Үнэхээр тийм. Би мишок аваад ирье. За тэр хооронд би нохоогоо нэг гаргаж шилгэнэ. Энэ үнэхээр сүрлэг харагдаж байна. Ой, наач нэг вау. Хөдөлгөд үзэн байна уу? Тэгээ энд наад нэг орчим байж таа нэг юм. Яг та юм сүрлэг амтан чи тэр нэг 90 авдар нэг урд хөвчгэр чи яасан ч гэж. Арсалан таяо. Тэр гэдэг шиг үү? За окей та нараа сайхан амраа. За би нэг мишок хэлгээд унтчих. За. Хөгжмийн дээд чанал Пентаторк наадмын шилдэг эрэхтэй дуучин. Алтан микрофон наадмын шилдэг эрэхтэй дуучин. Намдас тамтлагийн гишүүн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэрэн Мөрөнгөийг зорж ирсэн. Гэрийнхэн нүдэнд ирэхэд тун татаа бидний хүлээж авч гэртээ оруулсны бүгдээрээ хараад ойлгоё гэвэл яг энэ гэрийнхэн тогтчлоор нь ойлгож болно. Орон сууцнд яг л өөрийнхөө сонирхлоор энэ ирээн авдар, ирээн ширээ, ирээн саналыг өөрөөгөө тогтчулж Монгол хэв маягаа өөрийнхөө тав дахь хулганд тогтчулсан энэ залуу бол залуу байхдаа галзуу бар юм гараа ихэж буцахгүй явсан үе энэ хүнд бий. Гэхдээ дуучин Дэлгэр Мөрөнгийн хэлж байгаагаар бол ингэрт нь эрхэлж өссөн ээжигээ алдахдаа ингэртээ эрхлүүлсэн ханигаа бас алдахдаа энэ залуугийн одоо ойлгосон охин ангиртаа тэрвэрэд ойлгосныг ойлголт нь хүн амьдралд хэцүүг туулаад үнэнтэй нүүр тулахаараа үннийг ойлгож эхэлт юм аа. Үнний өмнө сүгдд юм аа гэдэг үг нь хүн амьдралдаа цаг үргэлж ойлгож бас үнэн дэлгэж амьдрдгийн нэгэн илэрхийлэл юм болоо гэж ойлголоо. Гэрийнхэн тогтчлтыг харах юм бол бүгдээрээ л бэлэгдэл, бүгдээрээ л домсон маягтай ийм л тогтчлт. Гэрээр нь орж ирээд нар зүв тойроход хаадын харц биднийг өгтөж хэдэн аратнууд нь энэ гэр бүлийг хамгаалж нар зүв тойроод буцаад гарахтаа эдний хиндэжин намсаад цайг нь угаад гарах ийм л домсон, ийм л нар зүв тойрсон, ийм л жаргалыг бэлэгдсэн бас амнаасаа бэлэг унгаасан ийм л залуу юм байна. Тэгээд үнэнд гүйцэгдэж сайхан дөрхөн амьдрна гэдэг хамгаа сайхан. Тэгээд охиноо ангиртээ твэрч маргаашин мандах нарыг тэмүүлэл дүүрэн ухтж байгаа энэ залуу өнөөдөр хүн бүхэнд сайхан буян үлдэхийг хичээдэг болсон гэдэг үг нь энэ хүний цаашдын нарыг мандах зориг тэмүүллийн илэрхийлнэ. Тэгээд одоо ингээд унтаж амръя. Нууц төвчөрийнхөө доор энэ хаадынхаа доор Монгол төмийнхээ далбаан доор энэ гэрт ингээд унтах нэ. Энэ гэрээс гэдэг юм авч гарыг гэвэл тоороо банчиг байж авч гараарай гэж хэлсэн. Гэхдээ энэ гэр бүлээс үннийг энэ залуугийн тэмүүллийг сэтгэлдээ тэгээд гарах баха. Ингээд унтаж амръя да. Сайхан байна.
우리 쇼딩 지게 신해 울에 харцсан тэнгэр шинхэ үлээ сэлний амьсгал шинхэ өглөө болгон дандаа шиний хаа юулийн өглөө шиний хүрмийн өглөө шиний үслийн өглөө шиний гачрахын өглөө. Сайхан амарлаа. Сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан. За. За шинэ хэлж. Өөхөө. Тэрэн. Энэ танаа төрийн танаа цай. За. Цайтай их стайл. Танаа шүү. За. Манай монголчууд хийж байгаа юм уу? Үгүй ээ. Импортоор хийж байгаа. За. Тэг ягаад танаа гэдэг гадаад үг юм уу? Тий. Танаа. Энэ all the coffee. Та кофе уудаг. Уулгүй яах. Вау, баярлалаа. Кофе. За. Монголчууд цайгаа дээлдэг хүмүүс шүү дээ. Хэлгүй яах. Газар хөндөгтэй хүртэл те. Шав тавтай хүртэл. Цайгаа доороо. Мандаг юм Билгэж аа. тавьдаг. Шүү. Би зүрхлээ чамны бэлэг өгөх гэдэг хөө. За. За энэ ахын хэмэр гэдэг цамаг. Энэ миний бие даасан 5 дахь цамаг. За энэ Д үсэг. Энэ бол ахын шинэ лого. Тун утахгүй манай тийм Д үсэг. Тун утахгүй манай үндэсний том брендийн том лого болох хэвээр. Би энэ логог бол манай Монголын залуучууд гоё хэмэртэй бүхнийхээ өмнө гоё ингэж бэлэг тэмдэг болгож энийг авч яваасай. Тэгээ энэ бол хэдий Д үсэг ч гэсэн энэ бол морин толгойтой ийм шинэ лого хэмэр. Бодол тэлгсэн мөрөөдлийн тэр нууц бодит үнэн болохыг гагцхүү хэмэрл мэднэ гэж байгаа. Хэмэртэй яндаатай хүн л тэр хүссэн зорьсон бүхэндээ хүрч чаддаг. Өөрийгөө тоож, өөрийгөө хайрлсан хүн л хорвогийн мөн чанарын хамгийн гайхамшигтай ичдийг үзэж чаддаг гэсэн ийм логик бол энэ хэмэр гэдэг энэ үгэн дээр явж байгаа юм шиг. Тэгээ мэдээ хэмэртэй яндаатай яваарай. Энэ бүхэн учиртай. Энэ сэдвийг бол хурд хамтлагийн отхон барьах бит хоёр ингэж нээлж гаргасан. Гараас үзээд. За мэт гараас үзээд. Энэ чинь ингээ харагдаж байгаа шүү. Эдгээр залуу хоёр хүний хувьд ирээдүйдээ ерөн зүгээр ямар төлөв? Гэр бүлийн хувьд ч юм уу. Одоо бол би чинь ингээл таныг харахад аягаа угаагаал юу гэдэг ингээл тий. Ёстой л нэг гадаагаар гэрт орж юм л. Залхаж байна. Ийм юм залхаж байна. Би одоо 40 үрж шүү дээ. Яг уу би бол сайхан амьдралыг үзэж явна. Ирээдүйд болсон өөрийнхөө төлөө ингээ бодохоор миний өөрийн хариуцлага хэл амтайгаа нийлээд их юм байна. Ухтаан бодвол би ингэж бодсон шүү дээ. Өрмөн хэзээ нэгэн цагт эмээ болоод энэ хорвоог дуусгах баг. Тэгэхэд зориод ирэх залгоод ухтах дүүнэр байх хэрэгтэй зү. Энийг агаан бүтээн шүү дээ. Гэтэл түүний төрөлхтөө сайхан босгүй хаа яваавал нэг газар яваал байх. Одоо бол ханстгэл санаагаа зассан. Өөдрөг үзэлтэй байна. Үнэнд гүйцэгдсэн. Би ойлгосон би. Тэгэхээр одоо би нэг сайхан босгүй би хайж яваа. Би цаг алдахыг хүсэхгүй байна. Би хүүхдтэй болмоор байна. Би хүүтэй болмоор байна. Би түүнийг нэрлэмээр байна. Би охиндоо золгоод ирэх дүүтэй болгомоор байна. Энэ гэр орныг би хүүхдийн дуугаар цэнгэнүүлсэн. Хоёулах нь би бинээ хараа сууж идэг биш. Хүүхдийн дуу цэнгэнсэн нялх баста даавуугаа суумаар байна. Хань минь хайрт минь дахиж дуудаад. Чадах болоо? Чадаасаа тий. Чадах уу? За. Янзын мэддэг үнэн кайфтай. Тантай ерөн зүгээр ингээд чи надад 7 хоноход 5 ил даргалаад явна. Ер нь бол өсөж өгнөөс цадаж өгсөн дээр шүү дээ.
За харцаар нэг хариулчаад дүүнгээ морд. Тий ахна яг тэгж бодоод ингээд энэ арцсан гэж хийж байгаа. Тэгээд ахна өглөө болгон майн мэгзэм уншдаг. Энэ бүхэн үнэн байсан болохоор. Би бол дээрээ багштай. Момент. Өөрөөр хариулаарай. Ажил бүх сайн сайхны чинь төлөө дотроо би бодож нэг майн уншиг тэхөө. За. Энэ сая би дотроо мэгзэм гэж том хүчтэй тарныг уншлаа л да. Мэгзэм. Энэ мэгзмийг уншихад бол миний хөшөө аав надад зааж өгсөн. Хөшөө. Харин дараад нь би багштай болсны дараа нэг ширхэг мэгзмийг бас нэгэн одоо өөр тарнаар уншихад тэр мэгзмийг 10,000 удаа уншсан юм шиг тэнцэх хэмжээний ийм том тарныг би сэтгэл дотор чиний төлөө, та бүгдийн төлөө, Монгол их хорон, Монгол хүн ертөнцийн төлөө 3 удаа уншлаа. Ингээд сэтгэлдээ сайхан зассан. За ингээд бүх юм сайхан боллоо. Урт наслаж удаан жаргаарай. Улс Монголын төлөө сайн сайхан бүхнийг ард түмэндээ хүртээж түгээж яваарай над чиг. Хичээе. За. Хичээж өрөлтнаа гэдэг чинь. За бас юу өгөх гээд байна вэ? Дархлаа сайжруулдаг, биологи идэх. За. Би тэнд дуран дотор ингэ идэх чинь. За. Юм ааж байгаа. Даад тоглолт Монгол. Дэн фарма эрүүл мэндэд чанарыг Германд үйлдвэрлэв. Ядаж болохгүй шүү дээ. Одоо 17 бол одоо тэр тайзан байзан дээр л ерөөсөө Аа ядрахгүй. чичээр дүүрэн байх хэрэгтэй. Окей. За ойлголоо. За ойлголоо. Зөндөөх бэлгтэй. Яг л энэ борцог юу шиг, өрөм шиг. За ингээд гоё. Аваалаа тавьсан. Өшөө жигэр тахгүй энэ дээрээс нь. Үгүй. За ингээд гоё юм. За. Таны сэрүүл аш болтугай. За гоё ингийн сайхан байсанд баярлалаа. Би ч одоо бас яана гэж их бодож байла. Ер нь бол энэ нэвтрүүлэгт орох хүн сандард юм байна. Би ч одоо тайзан дээр өөрийнхөө эрсвэлтэй байдаг мөртлөө яг ингээд танихгүй хүн гэрт ирээд ингээд одоо яана юу ч ярина да, юугаач тайлбарлана да гэж бодож ирсэн чинь гайгүй гарах шиг боллоо шүү дээ. За үзэгч олон минь тэгээд нэг ингээл энгийн сайхан ингээд амьдарч идэв шүү. Би бол ингээд гадаа гарахтаа би өөрийгөө дуучин би олонний танил гэж би дотроо бодож явдаг. Учир нь яагаад гэвэл олон түмэн та бүхэн миний хийж зүтгэж байгаа уран бүтээлийг өөрийнхөө чих хаялгаагаар сонсож намайг сэтгэлдээ оршоон байж өөртөө та нар намайг бүтээсэн учраас би өөрөө та нарын донд таны адил амьдрах дуртай ийм нэгэн эр хүн байгаа шүү. Тэгээ бүгдээрээ сайхан бие биенийгээ хайрлаж улс Монголын төлөө бүгдээрээ утга төгөлдөр эрүүл төгөлдөр сайхан амьдрахыг хичээцгээе гэж хэлэх байна. За хичээж барилдъя. За. За та очиж дүүн ингээ мардъя. За тэгээ за. Хайрт минь чамдаа би хурдан очиж юмсан. Харват хэр хүнтэй байх сайхан юм аа. Хайрт минь чамдаа би хурдан очиж юмсан. Харват хэр хүнтэй байх сайхан юм аа. За тэгээ хоносонд баярлаа. За хонсонд баярлаа. Баярлаа. Тэгээд өөрийнхөө эр хүнийхээ замд хүсдэг хамгийн сайхан зүйлийг таньдаас хүсэж байна. За баярлалаа. Өөрийнхөө охин төсдөг хамгийн сайхан зүйлийг зөөс идэх хүсэж байна. Баярлалаа. Зөөсийг миний өнөөс үнсээрээ өглөө унтчихад би шантармаа. Зөөс үлгээр хөдөлмөрч охин минь байна. Тийм. За баярлаа. Эргээд уулзах эрүүл талбайд. Хоносонд баярлаа. Баярлалаа. За баяртай. Да, баяртай. Хайрт минь чамдаа би хурдан